Девинта намбар шогба Рамбуучийн Перуашижова шухсо тогтсон тааллын ялгал эрдний эрхэс хэмээх тохиршба чодур жижин нодон гулба дахлын үг ба савлууга төгөлдөрт айлтгах. За тэгээд дүнтэй орчин перуаг эхлээд бол дахлын үг юу одоо дээд ислам нар ном зохиохдоо бол багш болон бурхтад одоо мөргөлүүлдэг. За савлууга төгөлдөр номыг сонсогч хүмүүст айлтгах одоо номыг сонсоо гэсэн тийм айлтгах тийм хоёр хэсгээс эхний хэсэг нь номны эхний хэсэг бол бүртгэх нь тийм ээ тэр шүлгэлсэн хэсгүүд байгаа. За энэ хэсэг нь явах чинь гэсэн үг. Маджун цогны ганжи рибу динжи дожи шүинжу лөндөвчөөгүү зэмэр янчил дүнтаа намшиг чүүлэнжэд пернлэ лапран намдуу жунги мөдөг жива дагжидва. За гайхамшигтай хоёр чуулганы цастын уулын инэрлийн элчээр хайлсны үргэлжлэл өөрөө бүтсэн өвлөмж бүтсэн номын лагшин баригч за огоот ороосон хуйлэрсэн тогтсон тааллын тийм дөрвөн ус мөрөн салсан үүсийн давлгааны эрхэс огторгуйд далснаар тийм ээ огторгуулснаар тэрсүүдийн нялхсыг айлган үлдэгч. За тэрсүүд дэртэг гэж бас нэрлээд идэх тийм ээ талгаар. За энэ дээр энэ хэсэг дээр бол юу гэж гарч байна вэ? Бурхны одоо буйны чуулган болон бэлгүүний чуулган хоёр бол застуулаас одоо тэр их нарад босхолоор инэрлийн их одоо нараар хайлаад тэгээд бол номын лагшинд огоод бүтсэн дөрвөн номын таал болоод дөрвөн тогтсон таал болоод ингээд урссан. Тэгээд тэр үүсээрээ бол одоо тэрсүүд буруу үзэлтнийг болоод айлган үлдэгч тийм давлгаа давлсан гэж одоо эхнийх нь хэсэгтэр гарч ирж байна тийм ээ. За часраа динжин живи жүнгөх дүмтэй мод цоожинжал желбийн жалцсан мэхэн гомбуудан желби чумруу жигдүү жамбиyan желби лундун лүдүү тагмичв жилван ява юсра жаладоо гэж. За ялгуусны хөвгүүдийн часраа гэх тийм ээ. За динжин гэж лус наага гэдэг тийм ээ лус гэдгээр ч ордог. За нууж номон дээр гүлти тэр гэж бас хэлэх гээд байна шүү дээ. За гүлти тонлууртан ч гэж хэлэх гээд байна тийм ээ. За тэднүүсийн орхын олом бомт олом гэдгээр отхон ог гэдэг юм тийм ээ. За чадагчийн эрхтийн туваан гэж чадагчийн эрхт гэсэн үг тийм ээ. За эс бүлээдсэн их далайн их далайвар одоо ялах болох ба ял тугай гэсэн жал гэж тийм ээ. За юу гэсэн үгээр одоо тэр бурхны одоо шавнар бол одоо далаад ордог шүү. Бурхан багшийн их одоо эрдмийн далаад одоо очно гэсэн тийм утгатай байна тий. За желбийн жалцаа гэдэг нь ялгуусны орлогч. За мэхэн гомбо тэгэхээр одоо майдар бурхны хэлж байна тийм ээ. Желбийн чумруу жигдэж амби. За бурхны одоо айлны нэгт одоо хороасан манзуу ширээ гэж. За тэгээд желбийн лүндүүлүүдээ тамирч за бурхны ишилд одоо зүйлсэн нагрууж байна. Төрөлгөө ясангаа хоёр тийм ээ. Тэрний үлмид. За тэгээд жилван ява юсра жалаад хоёрдугаар ялгуусны эцэг хөвгүүд сэлтэд одоо сөгдмөө гэж. За энэ сүүлийнх нь мөр нь бол богд зонхоо болон түүний хоёр шавьд одоо мөргмөө гэж хэлж байна. За энэ хүртэл одоо дахлын үг байна тийм ээ. Энэ шар тамилгынаас урдах хэсгийн энэ бүгд бол одоо дахлын үг юу. За дахлын үгийг яаж яригдгийг бол одоо бас номнуудаас үтсэн баг тийм. За барсан садгүйгээр номнох тийм ээ. Номоо дуусах юм одоо тэр их барцад юу байдаг тэр бүгдийг арилгахын тулд одоо мөргөлийн үг үлддэг гэж үздэг. За тэгээ өөр бас дус эрдмүүд бас байдаг баг тийм ээ. Гол нь бол тэр байдаг. За тэгээд ганшиг лагнаг энэ тэмдэглэнээс хойш хэсэг нь бол одоо нодон гулва гэдэг нэр
тийм ээ. За ганшиг дөгнө чийдэн нанги дамбийн чадвар гүн тоншин аравжин хайви түнсаа дагдумаравын чигийн дүлшигзэн онцор дагвын бадан гарвуу сурна жибун дэнжидва араншин дүмтэн дэне чудла хайва сүүшиг замбодор гэж. За аль нь онох, аль нь мэдэх гэсэн тийм ээ. За гадаа дотоод шашны ялгаа бүхнийг үзэх бөгөөд гэж. За машид хитрхи за мэрэгдийн одоо чуулганд дүнсах гэж тийм ээ. Чуулганд за манлай өгүүлээчин за төрийг баригч, ёс төрийг баригч, за дүшиг гэж винаг баригч. Тийм дүшиг гэж хуучин орчуулганд төрийг баригч гэж хэлдэг тийм ээ. За ёс төр гэдэг. Ёсыг баригч, номын ёсоор явагч гэсэн үг. За гайхамшигтай алдрын цагаан дуазараа гэж тийм ээ. За сурнаг шудраг баригч төрөлхийтний за юу динж одоо төрөлхийтэнд одоо босон үлдсэн гэж хэлж байна. За өөр хийгээд бусад тогтсон талын өөрийн хийгээд бусдын одоо тогтсон талын тэр ямагтыг ялгахад тийм ээ. Мэрэгд хэн нэгэн одоо хичээхэд одоо огоормой гэж тийм ээ. Хэн нэгэн хичээлийг огоормой. За хэн одоо энийг одоо орхих юм бэ гэсэн маягтай өгүүлж тийм үүнд одоо хичээнэ гэдэг яг талаараа. Юу гэсэн үгээр одоо Бурхны зарлиг бүгдийг одоо олон нэгэн хэн нэгэнээр тийм ээ. Шашныг өөр болон бусд одоо шашны ялгаа бүгдийг үзэх хэрэгтэй. Тэгээд одоо мэрэгдийн өмнө одоо өгүүлээчин шашныг баригч тийм хүмүүс бол одоо шударга оршиж байгаа энэ бүгд бол өөр болон бусын тогтцын тааллыг бол одоо заавал мэддэг юм орхидог юм гэсэн тийм маягтай гарч ирж байна тийм ээ. За дараагийнх нь араншин дүмтэн дэнэд жидла хайва сүүшиг замбодор за энэ хүртэл явсан тийм ээ. За дичэр дамбийн лүгшид гүндүүна арандан галва нямнам жийсэнчэр дүмтэн намшиг дордуу жадваржээ носол донор данам гүйняа гэж хэлж байна. За тиймийн тулд дээд сайтар номдол бүхний хурааснараа за өөр хийгээд за хувь тэгш нугуудад дагуулan бариулахын тулд тогтсон тааллын тийм ялгалыг тийм ээ. За ялгалыг товч хураангуугаар өгүүлжүүдье. Оюун тодорхой за хэргийг чухалчлагч, тус чухалчлагч луга төгөлдөр нугууд биширлэр сонсох туун гэж. За энэ бол одоо энэ хүртэл нь одоо айлтгах хэсэг нь тийм ээ. За сав төгөлдөр. Ерөн бол одоо винаг баригч, шашныг баригчин за эрдэм бусдад одоо ном доочин тэгээд энэ динсаа гэж одоо цоглон буюу тэр чуулганы өмнө ном хилцдэг. Тэр бүгд бол энэ бүгдийг бол мэддэг юм аа. Тэгээ энийг одоо мэдүүлэхийн тулд өөртөөгөө бол хувь төгөлдөр тэр бүгдийг тийм ээ дагуулдуулъя. За тэр бүгдийг бол энэ номонд одоо өөр болон бусдын тогтсон талыг мэдүүлэхийн тулд энэ номлоё гэсэн энэ хэсэг нь одоо эхлээд гарч ирж байна гэсэн. За тэгээд дийн CD гэж энэ шараар тэмдэглэсэн юм тийм тэр хэсэг дээрээс Недвадан гүрдээдэн зэгсүүжүүд болоо мэдээш нина долоо донд нэрвийн гансаг гис дамбибийн даваа намбар дагийн хонд чудвийн тавлаа бад хойдээ самун даваадан барална жамбаадан нинжидан жанчивжи сэмла жизэн гомбор жайжан дуунэлжийн заваа дунай жунгар минивичэр дэгэд дуин жавзан зонхова чомбо найлагдаггүй широ мэдэнэ ээжин жанчив сэмла гомжээш сэрдийн заваа жадвар миниви тэчэр дэмбэрэлдэгийн давлаа бад жисоо. За
Дина даваа голсоо бомгадан дагмид таарыг Рембан эвэр живичэр араншинжийн дэвтаа нушиг дөрдүүдэ жолооны жир домбаадан жаврагдуу шава. За ихнийх нь тэрэнч гэж юм тийм ээ. За энэ насны олц хийгээд за гүрдээ гэж хүндлэл хийгээд за магтаал цаашаал гэсэн маягтай тийм ээ. За шүлэгч гэж зөксөж удаа гэж. За медиавар үл харах бөгөөд гэж. Янаад бол зүрхнээсээ бол тонлохыг тусаж чухалчлагч, хэрэгт чухалчлагч бодголбэр гэсэн үг тийм ээ. Дагмибийн даваа. За эхний тэр тэмдэглэгээ хийсэн дагмибийн даваа. Бэйгүүн үзлийг асар ариуны дотроон багтаахын аргатай шандах хэрэгтэй гэж. Гэгээрх төрийн нервон төрий гэж бодож байгаагаас бол дагмибийн даваа юу бие үгүй минимхэрэн барихын тэр үзэл гэдэг тэр юмыг мэдж таньж тийм ээ. Бэйгүүн үзлийг таньж мэдэх хэрэгтэй юм аа. За тэгэхгүй л яг нь. За хоёр дахь тэр самуун даваа гэж. Тэр бэйгүүн үзлийг мэдэх нь гүн үзэл юм тийм ээ. Тэр луга хагацвал гэсэн үг тийм ээ. Жамбаад нэнжээд асрал хийгээд инэрл бодийн сэтгэл хэдий ч нэ дадуулсан ч зовлонгийн язарыг бол угаас нь гаргаж үлч чадах юм аа. Тэгэхээр гүн үзлийг бясалгаж чадахгүй бол тийм ээ их сайхан сэтгэлтэй бод сэтгэлтэй тэр аргын гэж талдаг хэлдэг тийм ээ. Тэр аргын эрдэмүүдийг олсон ч үл энэ орчлонгоос гарч чадахгүй жинхэнэ нирван амраа болонд гарч чадахгүй шүү дээ. Тийм учраас гүн үзэл бэйгүүн үзлийг мэдэх хэрэгтэй гэж хэлж байгаа. За тэгээд энийг авал иш татаад баталгаалж байна гэсэн үг тийм. Тэгээд дуян гэдэг эндээс ин химээсэн ч гэж тийм ээ. За богд зонховаа аваар тийм ээ. За гэтлэгч зонхоо баваарч гэж орчуулж болох. Ахуу ёсыг онохын бэлгүүн эс төгөлдөр болвол гэсэн үг тийм ээ. За энэ наалиг дөгөө гэдэг чинь бийгүүн үзэл хоосон чанар юмсын мөн чанарыг мэдэхгүй бол гэсэн үг тийм ээ. Тэрнийг мэдэх оюун ухаан байхгүй бол генжин жанчив за магад гарахын бод сэтгэлийг дадуулж үлдсэн ч бод сэтгэл болон магад гарах сэтгэл дадуулсан ч гэсэн үг. За орчлонгийн язарыг тасдаж үлж чадах юм аа. Язар орчлонгийн энэ эргүүлээс гарч чадахгүй гэсэн үг. За тиймийн тулд шүтэн барилгааг оноход аргад бол шамдаа. Тэр шүтэн барилгааг онно гэдэг маань тэр ахуй уйс уу хоосон чанарыг онно, бэйгүүн үзлийг онно, гүн үзлийг онно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ утгууд нь тийм утгатай. За тиймээс буруу үзлийн гэсэн үгтэй тийм ээ. Эндүүрэх госоо гэж тийм ээ. Тэгээд давын госоо бонгоод буруу үзлийн эндүүрийг төвчих. Дагмид таарах буюу бэйгүүн үзэл нарийн бүдийнийг хэрэмбэр яварж явичэр. Зэрэгбээр магадлахын тулд арасанжийн дутаа нушиг дөрдүүдэж бодвол өөр бусдын тогтсон тадлыг ялахыг довч хураангуугаар өгүүлжүүлэхэд хоёр байна гэж. За ингээд эхний хэсгэд энэ тогтсон тадлын тухай хэсэг нь бол гараад гүйцэж байна гэсэн үг тийм ээ. Тарин чин богоо эрдний хэсгэд тогтсон тадлын номдэр. За тэгээд жир домбоод нь жаврагдуу шат байхгүй юу? За ерөнхийд нь шашин гэж юу юм бэ? За жаврагдуу шава. За түүнийхээ бүр өвөрмөц үе ялгаад номлё гэж хэлж байна. За тэгээд тэнд нь арашинжийн дутаа жир домбоо буюу өөр хийгээд бусдын тогтсон тадлыг ерөнхийд нь номлё гэж.